За, цогтоо манай гэрт ирсэн трийг үзьгсэн те. Монголын номер 1 стример ирээдүйн зорилго өдрийн хоолыг найзтаа. Окей. Би дроп нь Counter Strike дотор байдаг кейснүүд тайтал, кейс нэдэглүүд бокс сайт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй кейс нэх боломжтой байна. Өөрийн үйл скинийг апгрейдераар сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрвээ эсвэл бус нэрлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батл хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санаж байна. Унгаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга олохгүй л Fire swap-тай танилцсан. Солиороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Тэгээ хамгийн анхны стример юу юм бэ? Би юу зүгээр л яг камера асаагаад стримэн дээр би 15,000 цаг амьдэрсэн байна. Чамын зөв гоё юу, миний зөв гоё юу. Яаваар тариалан муур. Яг 100% стример хийгээд амьдрахад хэр боломжтой. Окей. За сайн бацхан манаха. Өдрийн хоолыг найстаа CTS-д ирлээ гэсэн яг араас гараад ирж байгаа байхгүй юу? Юу цаана? Сайн оо. Чи яасаа дэлгүүр орсон юм уу? Бас намайг ирж байгаа гэд гоё юм авснаа. За CTS-д чин төгсөөхөндөө чин төгсөнд орж ирлээ. Ой. Юу танах чи хаасайг муур ээж юм уу? Ямар гоё юм. Хоёр. Сайн оо. Юу чамаагүй унаа, өгснээ нунаа. Сөөж пив арх уухгүй. Өдрийн хоолыг найзтаа гээд. Яг бүр хоол гэж одоо өглөөний цай ихт юм уу? Юу юм бэ? Энд ч одоо өдрийн хэд болж байгаа цаг 3 болж байхад өглөөний цай ажиллаж штэ. Хүмүүсээ босолт ямар байгаа юм бэ? Өөр байгаа юм шүү танаа гэр бүлээ. Орой цагаар ажилтаа байж таа. Орой гонтал. 12-өөс ирчихэл өөрөөс эрсэлээ явуулдаг ш. Тийм үү? Энэ ямар инээдтэй юм бэ? Энэ ихтэй үйл хөдлөлт нь ямар гоё юм те. Яаж одоо хүн шиг байсан. Найз нь ирж. Тийм. Хоёр мууртай юу? Манай чин төгс. Тэ. Энэ ихчэн. Ихчэн ээ. Тэ. Ихчэн юм байна. Сайн оо. Чи өөрөө нөгөө муурт хижээдэг болохоор дандаа гадаа явж байгаа л муур хардیں۔ Гадаа явж байгаа муур ч жоохон нэг үрийцсэн юм. Танаа хоёр муур чи ямар царайлаг юм бэ? Үс гизэн мэзэн маяг. Өөрхөн баслаа манай хоёр чи. Сэндвич хийх гэж бодчихсон. Сэндвич хамаагүй болно шүү дээ. Тэгээд айлд ирсэн юм чи эхэлж өгсний л идэв шүү дээ. Юу нөөж болж хоол хийж болж байна. Өөрөө мэдөө. Зүгээр очоод зүгээр өдрийн хоолыг идтий үнэгүй. Зүгээр хоол. Тийм зөв очоод идэнгээ зүгээр сонь сайхан. Боо. Манай ютуберүүд чинь тэгж байгаадаас юу юм бэ штэ ийм нэг гоё яг ийм нарийн ширийн юм чи хүмүүсээс мэддэггүй юм байна. Яг нэг арга Мэн ихтэй стрим дээр ярьчихсан. Та нар бол миний мэдэн штэ. Лайв стримерүүд бол хамаагүй үзэгчдэг ойрхон штэ. Тийм үстэй. Та нар эсвэл манайга мэдхгүй байж арийн бичлэгнээс бич авсан уу? хэмжээнд очихоор ингээл нэг юм ярьцдаг тий. Тэгээс яг ингээд гоё юм яриа суухараас айгүй нэг нарийн ширээ юу мэдгүй. Боо алж байгаа юм. Тий боо алж байгаа. Манай хоёр тэгээд муур яг хот хоёртой хамт унтах уу? Энэ хоёрын унтлагын цагийн аваар яг хамт унтахаа болцоо. Тий. Ер нь ажилтайгаа мэдж байгаа тэгээд. Юу чи муурны арилттай юм уу? Ер нь хоёулаа л ажилттай шүү. Тэг яг мууртай байсараад харьцлаа гэж байх уу? Би ер нь угсаа мэдгүй. Амьдралдаа өөрийгөө ажилттай гэж бодож байгаагүй. Уулна. Тэгсэн чинь арай цуг амьдраад тэгээд би нэг юм ингээд цэр би гараад зав ингээд амьсгалж чадхаар унтчих тайгаа бүглэж. Тэгээд эмнэлэг орсон чинь наа хатгаа гээд өөр эмнэлэг орсон чинь зөвхөн цусны шинжилгээ авснаа наа ажлын хийж хийх байна. Наа чи ингээд яагаад ч мэдээд ч өөрийнхөө тухай яриад ямар тариалаг муур вэ? Аль ч царай. Угаасаа энийг наах авч ирсэн. Тэгээд муурны дэлгүүр ороод тэгэл хамгийн царайлаг яриад даа л энийг авчихсан. Нөгөөт нь яхаа тэгээд арай жоохон эннийхээ арай бие хөл байна. Үйлдвэрний яхаа тэгээд. Нүд нь ямар гангаа юм бэ те? Битэг лөөр болцсон. Наа чи ингээ том болохоор нүдэн цэгэр болно нэстэй. Төгөөнөр үлдсэн ш. Нүдэн цэгэр болно гэж боддог бай. Тэгээд scam boys. Юм контр мотортой гарын саруу маруу ягаан биш хармаар. Сүүлдийн артлаар юм хар зураас л. Тийм биш те. Ялчгүй. Дүүтрөө. Хамаагүй. За. Би туслахоо. Тэ. За дүүл тэгээ махцах хэлчээ тэ. Чи ихтэй ойрд айгүй итгэвтэй тэ стримээ хийгээд. Тэ. Зөв. Яг нэг сүүлийн нэг сар хагасаа гисэрчил гэж. Тийм байна. Яхаар сэрхөө?
Сүнс өдөр чи орох бас. Үгүй зөв жил аврал. Жил амраадаа гоё юм уу? Би жил амруул хөө амьдрал хүлээн зөвшөөрөхгүй. Нэг бүтэн сар нэг растик тоглоо би нүдэ. Раста ганц юу стример биш зүгээр стример үзсэн юм уу? Зүгээр үзсэн. Стрим уу хамаагүй зөө. Тийм үү. Амар тоглоо. Тэгээд шүн унтж байгаа чинь гэрэж хүн дээрэндээ тиймгээд утсан дээр notification ирсэрээд. Яг л. Тэгвэл гэрээг хамгаалж байлттай. Ямар бэлэр Раст бол буцтай тоглох шүү. Бид тэрсээ удахгүй дахиад тоглоно. Уусаа нөгөө яд авах нэг арал дээр ингээ хүмүүс очиж байгаа. Тэгээ лүүтлээд тэгээ гэрээ өрөө гихтэл лүүтээ хадгалдаг байхгүй. Лүүтээ хүний гэрээ дээр нь ч лүүтээ ихсэж тийм тоглоо. Зөв. Тэгэл тэрийг би яг сар ингээд бүр ядаргаан тоглоо. За энийг дуусгаад ажиллая гэхээр. Чи юмаа ярьлаач л да би хийчихлээ. Хэр хийчихээ. Яг тийм үү. Болсон доо. Ер нь болцоо. Болчих юм дөө. Ер нь болчих байна уу? За уучлаарай. Ер нь муур хит настай бай дунджаар. Тэр Монголын хамгийн хөвшин мөрчүүл 14 нас настай гэж хэлсэн. Монголын хамгийн хөгшин муур 14 настай. 17 14 гэд чи яг нөгөө жилээрээ өстө. Нохоо ч жилд 2 нас нэмдэг лөө. Тэр мэл биш. Ер нь хүний Яг стандарт жилээр. Хүний жилээр. Тэнгуүтэ Хүний жилээр, 14 жил дэлхийн жилээр. урт настай юм байна те. ер нь бол нэг 10 жил гэж бодох юм байлээ. 10 жил үү те. Тэгээ нөгөө юу гэдэг онцгой урт наслууд нь тэгээд 10-аас 12 жил бэл гэж. Мондог боён хийсэн муурнууд 14 настай гоо хөө. Муур зур байр зардаг гэ үний юм уу? Зүгээр л тэр чинь зүгээр дом биз дээ. Ном шүү дээ. Тэгээ тэрнээс бол нэг амар яг тэгээд орж ирээ зараа ич гэж байхгүй шүү. Муу нэрийг зайлуулдаг. Муур жил 4 настай юм байл. Үгүй нэг тийм 4 мөр гэж байхгүй. Муур ер нь 2 нас хүрэх юм бол 2 жил амьдрах юм бол одоо нас бие нүрнэ. Одоо нэг 20 хүрчихэж гэсэн үг. Тэгээд ингээ харах юм бол жуниор одоо 6 сар хүртэл одоо зулцаг 7-оос 2 жилдээ бол одоо өсвөр нас. Тэгээ 3-аас 6 настай нас нүрч байгаа гэсэн. 2 жил хүрэх юм бол хүний насаар 24 буюу одоо яг нас бие нүрцээ. Одоо манай химээ чинь одоо мэнтэй чинь одоо үгүй штэ байж 18 штэ. Яг буруу юм ярих чи. Тэгэл ер нь бол 10-аас 11-ээс 14 наслал тэгэл хүний насаар 72 л гэж байгаа байхгүй. Тэгээ 20 мөр наслсан ноор орч одоо 100 хүнээр бол 100 хүрсэн байна л гэсэн үг. Тэгэл энэ 2-оос хойшоо 2-оос 10 хүртлээ тэгэл хөгшиж байна гэсэн. Гэхдээ яг нэрнгээсээ ингээд эхний 2 жилдээ хурдан наслангуудаа дараа нь 4-4-өр нэмэгдэл явчихсан юм байна те. Тийм байна 4 жил 4 нас нэмдэг гэж үний юм байна. Эхний 2 жил нь л хурдан өнгөрчдөг. Тийм. Муур зур чинь тэгээ эзнээ өгөөсөө шал хотлаа ястай. Монголчуудаас дург. Мен 18 та мен ингээд хардаа өсөлтийн насн дээр хардаа ингээд хатаасгүй промилк гэдэг чинь. Танаа бүтээтгүүний оронд ижил шүү. Юмас хүчээр автоматар юм зөхөөх юм а тий. Тий. Одоо энэ чинь бидний ингээд ер нь мэдгүй яг үнэн ч юм уу. Тэрээс уншсан байл л чи. Муур чинь ингээд яаж байгаа юм. Одоо бид нэг гэрээс гарна штэ. Тий. Тэнгүүд анд явчлаа гэж бодсон гинэ. За бид нарыг уу. Тий. Тэгээд ингээ уутаа муутай бариад ороод олцоо аваад ирлээ. Олцоо аваад. Тэгээ ингээ юу гэдэг нэг өдөөгаадаа яваад ингээ 7 номыг байхгүй болчих штэ. Тий. Анд яваад өгчих. Анд яваад бараг байж өгдөг. Бараг өгчих. Тэр өөртөө анд явж өгдөг гарууд байна гэдэг тий. Үгүй тэгдэл юм шиг үлээ. Энийг тэгдэл гэж уншсан ш. Тэгээ бодонгууд нэлээд ер нь бол байж болохоор байгаа сте. Тийм байна. 10 жил байхад би нөө хөдөө явдаг байсан. Хөдөөний том орнуудыг бидэн л та холгонуудыг бол ченкэн ашиглаад. Тэгээ эд чи холгонаараа амар тоглоно хоёр дэш нь гүйдэж албаар барьснаа, албаар сул тавьснаа гүйж очмочоо. Тэгээ яг нүдэн дээр бол зүгээр хүзүүг нь нэг л мушигт юм билээ эдгээр чи. Тэгээд ингээ араагаараа мушигт юм. Ингээ ухаан алт болчихно. Тийм. Тэгээд босоод эргүүт гүнгүүд амар яг энэ хоёр тийм байдаг. Холон марахгүй хоо. Энэ хоёр марахгүй хоо. Энийг бол байрны одоо хөдөөний байрны болгонтой үзэх баг. Хөдөөний болгоныг барахгүй баг. Мэдгүй одоо энэ хоёр болгонгууд юм ялаа шумуул эрвэхэмэр гэдэг тоглоод байгаа юм. Яг л нэг эрвэхэн дээр топгээ дарчаал. Тэгэл ингээ харж хааж байгаа. Нөгөөд ингээ саруулаад ихлэ дахиад топ гэж дараад энэ одоо бүхнүү яах нүгэ тараад шүү дээ. Эдний хурд сайн байна тий. Хурд. CTS тэгээ хаа очоос юутай тий ажилтай тоо хайцаа. Мэдэгдэн ш бас үйл хөдлөөр. Үнэхээр зүгээр хоолнд сонирхолтой. Тэгэхээр яг ажилтай хүмүүд ажилтай биш ээ. Залхуу шүү дээ. Зүгээр хоолндоо обид болохоор хийх дуртай. Тэгээд тэнгуүтэ хийнгүүтээ аяг маяг угаах сонирхолтой. Нэг бүтээх сонирхолтой. Цэвэрлэхийн өөр мэйгстэй. Ахлах тоогооч юм биш үү? Яаж ч ихтэй хамгийн их ажлыг туслах тоогооч нар хийдэг тий. Бүх хэмээн дэлд нь бүх юмаа байгаа нь юу аа. Тий. Чинжүүтэй цоож гоё шүү. Цөөнгийн байцааны хэрүүлээд шүү дээ. Би одоо эмээ байцаадаг хотод гоё санагддаг байсан. Өөрөө эмээ чи байцаа ячдаг байсан юм уу? Цөөнд бол чинжүү бол ёстой гоё орж ирдээ.
Нэг гой зөөлхөн. Би юм нарийн ногоод зөөн байна. Төмсөн дөрөв. Тийм үү. Юу цөөн гэхдээ төмөс ер нь хийцэн байд юм аа. Жохон төвлөгдсөн төмөс хүнс дундуур нэг бас гоё орж ирдэг юм аа. Аргуу зөөн жоохон. Зарим хүмүүс юм аргуу Гайнал. тостой зөөн дуртай. Би бол нарийн ногоод. Чат. Төмстэй зөөнө төмсөө зөөнө. Би бол Төмс ясноо. болохоо. Тэгэл идчихнэ. Мах сайхан харагдаж байна. Энэ хоёр муур ер нь бол махцах гөөнөстэй. Болгодог маа. Том сонирхон. Идэхгүй юу? Цагаан Оролтно. амар өлөө наачаа. Тэг хийж амар тийш дээ. Трактуртай. Уул муурч ингээ хортой мортой юм ингээ өмнөрлөө иддэг. Халуун нугаатай трактуртай идчихэ. Орон сууцны муурнууд өөрөө хоо. Наач давсны амралд орцсон би яг тийм. Төмс яасан. Юмыг одоо давстаа л идэнэ. Тий, давс ижүүлэхгүй байхгүй амтд чинь. Байгаль нөө давс байхгүй. Яг давс хэрэг болохоор очиод долоож байгаа. Тэгэхээр хоолндоо ихгүй шүү дээ тэр чинь. Одоо түгийгээр нь баг идчихэж байгаа. Тэгээд давс явал одоо бидний хоолндоо иж байгаа давсны одоо доо зугаа шүү дээ. Тэрийг идэх юм бол наа чинь нөө бөөрөндөө ахгүй. Бидраас ч одоо гараад ирэх жижиг бөрт байгаа. Хөлөөлээ. Гоё өнөсч. Раа. Арааны шис гооч сайхан иднэ. Энэ та гоё юм урдаа нөө том цонхтой болохоор өөдөөс гэрэл өгөөд их гоё харагдчихэв. Яг бүр чүүлгүй болохоор бүр амар л гэрэлтэй байна. Харин тийм байна те. Энэ манай хоёр чүүлдээс зүгтцээ. Тэгээ чүүлээ ураа ицсэн. Уг нь чүүл чи өөрөө. Чүүл ингээд талаараа тасарлаа шүү дээ. Энэ том цонхны чүүл. Киктэй гараад хэрэг удаж байгаа юм бэ? Стрим хийдэг. Энэ платформ уу? Тий. Үсээд 4 жил нь л болж байна. Тасцаахаа. Чин те. Одоо YouTube дээр яг үзэгч байгаа болохоор л хийж л байгаа л да. YouTube-ийн үзэгчдэр кик руу ороход ер нь хэцүү байна уу? Гайгүй юу? Ямар ч асуудал шүү дээ. Кик руу ороод нөгөө Gmail-ээрээ бүртгүүлэхэд товчлуурыг дараа нь өөртөө нэр өгöd болоо. Тийм бах те. Ямар ч асуудал. Тэгээ манай үзэж байгаа хүмүүс манай CTS кик руу орж гоё стримийн үзээрэй. Яг хөө main channel дээр стрим хийж л байгаа л да. CTS live дээр тэнцээ стрим хийж байгаа. Тэгээд тоглолдог ч юм уу те. Яг тийм нэг тийм дийлэх үздэггүй тиймэрхүү зөвхөн те яг үнэхээр лав үзмээр байгаа хүмүүст зориулаад кик дээр стрим хийж. Тэр нь яг одоо чиний кикийн үйлчлэл одоо дунджаар хийдвэ. Тэгээ монголчуудаас кик дээрээс зөндөө кик руу орж эхлээд л одоо юу гэдэг follower нэмэгдэж ил байна. Тэр хүмүүс одоо бүгдээрээ үзэхгүй л те тэгэл одоо л 20k төгчлөх шин. Оо бас өндөр биш те. Тий, ер нь тэгээд одоо манай 20,000 followers өндөр үстэй Монголдоо бол. Мё нөгөө бүтэн жил зүтгүүлсэн шүү дээ. Кик дээр. Тэгээ мёгийнхны 40-50k бол байгаа. Зөв хамгийн ер нь хамгийн их нэстэй кик дээрээ. Тий. Араас нь сартаас сүүлийн 3-4 сараа зүтгүүлж байна. Тэгээ одоо би одоо өнгөж ороод нэг жилийнхээ сар хагас болж байна. Тэгэхэд өрчлөө. Чи тэгээд яг нэг амралт аваад авахлахаараа нилээ удаан алга болдог те. YouTube юу сошиалаас. Тэг шүү дээ. Ер нь зөвхөн тэгэл тэр чигтээ хаяал яг нөгөө жинхэнэ бизнесний амьдрал боцдог байхгүй. Хэрэгтэй юу стрим ер нь чангаж байгаа. Би бас нөгөө бүр 21 онд илүү марафон хийж байхаа тэгэл яг бүр хорцсон шүү дээ. Бүтэн жил би сошиал руу баг ороогүй шүү дээ. Яг нөлөөлт юм билээ. Стрим гэдэг зүйл чинь бүр яг хүнийг яг одоо байгаа. Бид чинь видеогоо саяас эвлүүлж байгаа тэгээ өөртөө нэг цаг маг аваад ингээд жоохоо ингээд амарч амарч шүү дээ. Тэр чинь шууд болохоор чинь зогсох боломж авах. Зогсох боломжгүй. Яг ингээд бариад идэм л шүү дээ. 0 олсон чигээ дүлчиж жажаар. Яараа то. Сая би өглөө яг сэрээд бодсон юм аа. Ингээд 6 жил, 7 жил ч юм уу. 19 оноос хойш хийсэн хэр чинь 6 жил гарan болчих жоохгүй юу. Чи удаан хийсэн байна те. Тэгээд 365 оны би бол 300 гаранд нь бол стрим хийсэн байгаа. Паах. Тэгээд өдөрт 8 цаг хийсэн гэж бодоход би юу зүгээр л яг камера асаагаад стримэн дээр би 15,000 цаг амьдэрсэн байна. Энэ камера 10,000 цаг ажилласан байна. Тэр бол дунджаар бодож байгаа шүү дээ. Яг зарим үед ингээд Cap? What? How dare you man? Мэн одоо 30 хоногийн 22-т нь стрим хийдэж штэ. 22-оос олонд нь стрим хийдэж штэ. Мэн 7 хоногт нэг өдөр амарна. 6 хүртэл 4. Тэгээд өдөрт 8 цаг. тасраагүй үедээ бодвол бараг 20,000 хүрж магадгүй л 15-аас 20,000 цагийг бол зөвхөн стрим хийх. Одоо нөгөө ямар нэг юм хийхэд 10,000 цаг зарцуулаад мэрэгчдэг гэдэг бол тэрийг бол давцсан л байгаа юм бэл. Одоо нөгөө нэг Монголын хамгийн анхны стример юу хин бэ? Бүр юу байгаа вэ? Айл дээр үед зүгтээ 2013 4 онд одоо Dota энэ төр чинь стрим хийсэн хүмүүс байна. Одоо Кэдэс ах байна шүү дээ. Кэдэс ах чинь Twitch дээр стрим хийжсэн шүү дээ. Бүр хамгийн анх уу? Тэгээ бас тэгээд би одоо пост оюутан байхад Тэна ах гэдэг үсэ. Зөв. Тэгээд нөгөө PUBG-гийн үед шүү дээ. Тэр чинь PUBG дөнгөж гарч ирсэн үе. Тэгээд Twitch дээр хийдэг байсан. Өөр бас хуучин Dota тоглодог юм бэлээ. Монголын
одоо Азийн топ MMR-аараа нэг мэгт явж ирсэн мэд санкэ хийжсэн санагдчихэв. Санктит хийлээ. Үгүй санктит чинь одоо долж байгаа. Хуучин санкэ. За нөөч төлөж ин хараад. Цөөнгөө үдэж. Үчигээд юу яа гэм үү? Таг магаа ингээд дундуур нь аваад явчих тийм үү? Миний одоо мэдхийн цөөнгө чинь ингээд салхиуруулж болохгүй яг тэр чаас бууз юм байна. Тэ бууз. Цөөн цаас гуралтайгаа энэ чинь нөгөө хэрцэн гуралтайгаар чинь гайгүй те. хамаагүй гайгүй. Ерөнхийдөө хянчих юм байна те. Тэгээ би яг салхиуруулж болдгүй юм уу? Яг тоом аахгүйгээр одоо ингээд харангуй за жоохон шүлээ ширгэж игээд би таг нь авцсан. Зөв. Мэдхгүй одоо эзэж түүхрэж аваагүй болохоор одоо би одоо мэдэхгүй л энэ даа. Чич бол зөвхөн цөөн зүг хашраад юм байна. Хүснээрээ идэм байна. Би ч бол одоо яг л нөө хүний зааснараа штэ. Усаа тиймэрхүү ингэн хийн за тэдэн минут гээл пад. Тэгээ нэг жоохон сонсон те. Сонсоод үнэрлэн. За ер нь болчихчтэй гэж пад. Цөөнж гоё шүү. Чичгтэй бас стримийг бас өөр төвшөнд авчирсан шүү Монголын стримийг. Яг бүр ингээ фул таймаар за яг стример хүн бол CTS юм байна яг. Гэтэ ер нь бол би ч бас нэг сүртэй стример мэддэггүй байсан. Нео айгүй хийдэг байсан. Миний мэдхий би яг хоноо өөрөө Dota тоглолдог болохоор Неог мэдээд ах шиг байна. Түүч 19 оноос хойшгоос бас л үүсгэн байгуулагдсан. Одоо яг ингээд хамгийн анх хийснээс ингээд яг стримийг өдөө хүртэл хийж байгаа хүн гэвэл одоо баг цөөхөн байгаа х тэ. Цөөхөн. Яг ч миний мэдхий нэг 100 стример бол нэг тийм жоохон гарч ирээс нэг 100 үзэгчтэй болох хүмүүс байна. Заавал ирлээ. Дэрэ. Оо янз. Ямар гоё хөөхөн тавг маавт. Рестораны цайван. Халуун цай уун штэ. Би бол сүдэ цай, бааху цай, сахартай бааху цай таах штэ. Бодотой оргон дээр. Яа зүгэл балтай одоо болоо. Нэг ялгаагүй юм билээ. Гоё. За мэдгүй паприка соус, чихэрлэг чили, арай инглик кетчуп. Энэ надад тэр нэг кимчи байна. Дундуур нэг кимчи идэ. Өвөрт даршсан өвөрцөө байна. Би жоохон даршсан өвөрцөө жоохон дуртай. Шарман юм байна. Кимчи байна. I have everything. I have everything. Сөөдөөс би уухтай. Би байна. Би уухгүй. Жижиг хэрэглүүд бол болчлоо. За. Одоо сайхан идэ. Манай нөгөрцөө. Гой кимчи байна. Атэ кимчигээ ядгаж авнаа. Өгчөө. За. Яасан голлоо. Халуун юмтай уудаг гэж хэлсэн. Чи бүр хоолоо идмээр байдаг. Юм босод бүх юмудаа бэлдмээр байдаг те. Оо. Янзэ. Надаа үрчүүд нь. За уучлаарай. Мутадаг юмс. Бэрдэдэц. Тасаха. Табаас ихээс бодолын зөвлөл байна. Байна. Одоо ийм зайвар үнэтэй арга байна. Царай гэрэлтэй л гэсэн. Мэдгүй хүмүүс бодолкээс элгүүн шүү. Чи ихтэй гой цовээ идэм байна. Ер нь давгүй идэв штэ. Гоё. Гоё. Тэс хоотыг идсэн. Аагүй. Мэдээс тавгай сольж штэ. Чамын зөв гоё юу, миний зөв гоё юу. Гадайхан. Хариулсан бэлэнтэй. Гадайхан гоё юм чи. Мэдгүй би өөртөө таалагддаг цоо гэж. Энэ л гоё. Хүмүүсийн цоо шат ондоо байт юм билээ. Йоо, цогтой бүр нэмээд уу. Анаад бүр жоохон үлдсэн шүү. За нэмнэ. Гоё. Янзэ. Амтаа байна уу гоё. Өнөөдөр бол анаа одын хийжсэн. Тийм үү. Тэгсэн чи би шөлдөө ирээд нэгээд. Аа цогтой ирээд. Тэгээ би од ийцээ. Одоо цогтой ахта баярлалаа гэчлээ. Гоё наа. Би бол ер нь бол идчих юм байна уу ингэсгээл. Тэгэл ахаад нэмээд идэл ахаар юм байна. Нэ бэлтгэл хийсэн болохоор би амар юу шаардж магадгүй. Хоолтой би бэлтгэлээ хийнгуудаа уурга уух гэснэ. Уурга уухаар жоохон нэг гиз төдийгээд байдаг байхгүй жоо. Хоол болохоор тэнгууд нь за ер нь бол уурга уухгүй чам дээр ирж байгаа идийтэй гэж бодож ирсэн. Бэлээр надаас. Явж шít. Уурга ус байна. Уурга уухгүй. Носто чабаси уурга, инги уурга, креатив байна. Уурга байна, креатив байна.
Өдөрт хэрэгтэй бүх витамин олж. Тийм ээ тий. Танаа хөрөгч бас бүх юм байх юм аа. Ер нь бас тийм нэг тийм хоббитой хүмүүс байдаг те ингээд нэг хөрөгч нэм хөрөгчөнд бүх юм байж ах хэвээр гэсэн хүмүүс байдаг те. Мэдгүй би яг энэ Чи тийм байхгүй. хинээс сурсан юм бол. Эсвэл зөв бага амар ядуу чаашаа хөрч хоосон байдаг байсан болохоор бас арайч ядуу гэж хэлчихгүй ба. Тийм. Манай байр дээрээс амьдэрдэг. Тэгээ би ингээд сандахгүй. Бага ингээд ээж ингээд өвлөө гараад орой 9 үед ирнэ. Тэгэл би гэртээ өдөржгөө ганцаараа. хөрөгчтэйгаа. Үгүй хөрчин тэгээд ээж олонгод өглөө нэг 1000 төгрөг үлдээн. Тэрнгээр нөө сүйд бичиж аавна. Тэгээд 1000 төгрөг үлдээгээгүй тэнгүүт би бүр яг нэг бүтэн өдөржин нэг кимчи хийжсэн байхгүй. Ямар амир. Тухайн нэг нааса кимчи нэг 500 г кимчитэй. Тэгээд би нэг өглөө нь өндөг шарж идсэн сарч тэгээд орой ээж гэрэл би яг кимчи. Хүний өнгөд юу гэдэг вэ? Нээхэд яг ингээд нэг хүний нэг бодсон бүх юм байж байгаа шүү дээ гэж бас боддог хүмүүс бас байд юм байлээ. Хөрөгчөнд ач холбогдол өгөх ёстой юм байлээ. Айгуу гоё. Тэг яг арай дунд ангаас амьд арай гайгүй болоод ээж ингээд жинхэнэ өстой юм болгоно гэж байлгах гад. Тэнчнээс юм сурцсан юм шиг байна. Ингээд хоос байхыг үдцэн, дүр байхыг үдцэн, тэнгүү дүр байхад гоё бидчих жоох. Тийм шүү дээ. Яа би бүтэхгүй тэгээд дунд ангид авч гэртээ өгцөг болно. Ээж ингээд Ангийн орж ядсан хөрөж хоосон юм шүү үүдээ ингээд хамгийн сайн гэдэг Монгол дэвшлийн помидор 3 кг помидор авчирсан хүн идсэн байна. Үүч штэ би бараг идэг баг. Найз зураг төл байсан. Тэгээ ээж нь бодож шээ. Миний хөт помидор дуртай юм байна гэж авчираад байдаг тий. Хаяа их идэхгүй хаяа гинтгэд дуусаад байдаг. Өөр яг 10 жил байхад найзууд үеийг нэгнийхээ гэрт ороошоо хөрөгчөө нухдаг тий. Тий. Чудмол аа. Тэд ихтэй угийн Улаанбаатар хэвчтэй. Оо. Хаана хаа. Дорд. Бага ахта дордод байсан юм байна. Дордод зүдэг төгсөөд тэгээ сургууль ороход ирсэн. Ээж энэ ажилдаа байж байгаа тэгээд хот руу ирээд ажилласан билүү дээ. За дордын залуу юм байна. Зөний амралтаараа өвөө юм зүйл чинь. Дордод дэшээ чи бөөрнөр байгаа лөө. Тэгжээ бөөрнөр орж үзнэ. Хүмүүс бөөрнөрийг сэлхэд аягүй гоё нойрол гэж ярьсан. Бөөрнөр ер нь тийм далаа шиг. Яг вайп. Би очиж үзээгүй. Тэгээд цаад нь харагдахгүй тэгээ нэм элсэн эрэхтэй. Сэлхэд гоё юу? Ус нь бүлээн гэдэг юм шиг хүмүүс зөв. Мэдгүй. Херас норыг бол бас бүлээн гэдэг. Бөөр норыг бас ер нь бүлээн. Би мэдгүй нөө яг үндэ. Би яг нэг Тийшээгээ юу ус руу ингээд орж чадахгүй лээжтэй зайнуулаад орохгүй шүү дээ. тийшээгээ зам хэр байгаа вэ? Аим шүү. Муухай юу? Нөгөө дорнтын зам би ямарсан 400 атсан. Яг бүр амар нэртэй зав. Одоо ингээд Улаанбаатараас Доронттой шоу басан хүртэл 650 км таахгүй. Яг тал дээр нь Хэнтэн аймгийн одоо Чингис хаан байгаа байхгүй. Тэгээ Чингис хаан руу ингээд 4 цаг дахиад очиж байгаа байхгүй. Тэгээд энэ чинь хоол идэж байгаа. За дахиад бараг ингээд 4 цаг дахиад очиж ухааны юм бодоод 8 цаг гэж байгаа юм. Тийм байх те. Дарнал руу гоё зам тавиул тэр бөөр нөрлөл явъя да. Бүр амар. Тэг чи нэг юм амар нэртэй юмнууд байгаа. Нөгөө 50 км. тамийн тавьчид дорнтойх ш те. Тамийн алдартай амар нүхтэй ингээд хүмүүс яваад байдаг сүлжээ. Нөгөө тамийн 50 амдэр ингээд 10 км-ээс сурталх боломж юу? Ингээд нүх рүү ороод гараад. Одоо стример байхын 30 тавьцсан. Тий. Тэр чинь бодгоны дээр тавьцсан. 6 жил стример хийжлээ шүү дээ. Одоо дөнгөж чинь ч одоо бүр яг сайнтай муунтай бүгдийг мэдж байгаа да. Суудаад нөө арай оройн цаг амьд дэвшилтэй. Нойрны асуудал болж байна тий. Одоо ингээд видео хийж байгаа хүмүүс байх юм бол өдөр видеого бичиж орой цацчих болно шүү дээ хүмүүс үзэх цагаар нь. Тийм байхгүй. Заавал орой. Хэнгүүт нойр ингээд дэвшиж байгаа байхгүй. Би ч ингээд айтахандаа бол тий орой үүдээ 6-аас стрим асаагаад тий. За бол за 6 царай хотлаа да. 7-оор стрим асаалаа. Нэг хүртэл явлаа 2 хүртэл. Тэгээ энэ бүтэн цаг ажиллахгүй юу? Заавал тэгээд яг 1-2 хүртэл явах. Чи одоо ингээд 8-аас асаагаад 11 гэдэг нэг өдөрт нэг оройдоо нэг 3 цагийн стрим гэж ер нь төлөвлөх гэж үзсэн үү? Таас өөрөө тооцох дуртай болохоор 12 цагаар төлөвлөдөг гэсэн. Тэр чинь ингээд анч ээжтэй дүүтэй амьддаг байсан. Тэгээд дүүгээ өглөө сургуульд нь явж өгөөл, хоол инеж өгөөл. Тэгэл би 12-ийн үед сэрэл 12-оос стрим асаагаал 4 хүртэл стрим асаагаал 4-өөс дүү сургуулиас ирэхэд нь хоол хийн. Хоол ижээд 6-аас буцааж асаагаад тэгээд дахиад ингээд нэг стрим бай 3 тасч яадаг. Тэгээд 4 цагийн нэг таслахаатай. Нэг тийм байсан. Анхны яг эхэлж явах үеийн грайнд бол 19 онд. Тий 19 он 20 онд. Тэгээ ковид орж ирээд жиггээ стримерийг божоолсон уу? Ковидор яг нэг ковидор хүмүүс ингээд завтаа болоод тэр өгөөжийг аав штт. Нэг хүртээгүү би бол.
Энд чинь нөгөө PUBG Mobile хүмүүс бүгд тоглоод PUBG Mobile-ийн стримерүүдийн үзэлт 10 мараа нуурсан. Тийм баг. Тийм нэрээ. Миний үзэлт нэг 50% өрссөн байж магадгүй хаа. Янзээ баярлаа. Ямар амар идчихвэ. Нэмэр амттай байл. Зөгтэйгээ ичгүй ингээд анегийн хоолыг орог идсэн сууж байна шүү дээ. Анетэй ч нэг аяны ороолоо жоох юм л. Ямар амар тий. Амар зөв бас л тоо. Хүн зөв мөгөөсөө гонцлоод бас. Өнөөдөр бас анеаг улааш гээд. Йоо өнөөдөр бас анегийн сунгуулж so good. Стрим шиг бүтэн цаг яаж шиг ингээд нэрээ. 2-4 цаг стрим хийвэл яг үндэ хин илүү онлайн байна. Бас ингээд яг үндэ баг үндэ үзэгчээ булаацлчлаа гал та. Одоо ингээд зах зээл дээр одоо гэртээ ингээд уцаа оролдоод хөвтөж байгаа юу гэдэг хүний тоо чинь ингээд тогтмол байхгүй. Яг гоо тэгээд сонирхлоор хуваагдаад багс чинь тэгвэл нэг сонирхол дээр байгаа одоо 2 контент тоглолтыг стримээр байвал яг үндэ үзэгчээ булаацлах байхгүй тэр хоёр. Тийм байна тий. Тэнгүүд хэн удаа онлайн хэн нэг стрим хийн тэр хүндээ илүү дасна, илүү дуртай болно. Тэр хүнээ илүү дэмжих хүсэлтэй болно. Тэнгүүд нэг ингээд зогсчихсон бол дараагийн хүн шууд ингээд сэлгээл булаагаад аваад явна гэсэн үг. Тийм болохоор ялч их цаг стрим ээ. Гүлэг өчтөр амар гэртээ зайцтай ороомыг хийж иддэг баатар болсон. Хөөлгөчөө багтуулаад амар хатуу гуралтай ороомыг олсоо. So bad. Just get good man. Тэгээ ялч бүтэн цагийн ажил. Тэгээд нэмээд юу тий 6 цаг стрим. За минимум тааштай. Яг стримерүүд чинь яг үндэ 6-аас 10 цаг баг хийж байгаа. Тэнгүүт тэрнээс гадна видеого монтажлах бол эдитер байхгүй л өөрөө л монтажлна шүү дээ. Тэгнь. Видео одоо тэгэл стрим өмнө 2-оос тусаад өглөө 6 хүртэл видеого монтажлал нар мандангууд унтдаг. Тиймээс аахгүй. Тэгэл 4 цаг өөрөө видеого монтажлан тэрийг эдит сурна. Тэгээд өөрөө хийж сурж байгаа болохоор орондоо оронгуудаа стримерхэн сайжруулах гэдэг видео үзнэ. Зүгээр ингээд сэрүүн байгаа 16 цаг ямар ч зогсоо зайгүй стрим. Тэгээд тэгжээж нэг 2 жил мэд болж ингээд 4 болж байгаа байхгүй. Тэгээд видео цацагтаад хүмүүс санд grind straight boys үтээд эхлэнгүүт чигдээс стример болж байгаа. Тэгээд мөнгөтэй олчингууд эдитертэй болно. Постмнууд хүмүүс татчих эхэлж. Үнэхээр дөнгөж эхэлж байгаа бол ер нь бол нэг өдрийн 12 цаг чиг грайндлахгүй бол ер нь боломж. Стример айгүй их байгаа нь одоо тэг амархан гэж харагдуулаад байна уу? Эсвэл зүгээр л яг хүмүүс стример болох гэж оролдлого айгүй их хийж байна. Тий. гэж хараад байна. Оролдож үзэхэд амархан байхгүй юу? Нэг төвшрөө дараа л стрим хийсаач штэ. Нөгөө зөвхөн нөгөө нэг юугаар сорчвол те. За камера хитэн техникээ бэлтжлээ тэгж жагаад тохиргоогоо сорцсон байхад тэгэл нэг коноп дараад стример өстэй те. Ямар нэг видео монтаж сурн морн гэхгүй угаасаа л яг үнцэн гаргаж байгаа юм чинь тоглоомоо тоглож чадчих байгаа юм чинь хийхэд бол ерөнхийдөө эхлээд амархан. Анхны үстэй тэгээд дараа буундасаа тэгтэл явна шүү. Зүгээр л тоглоомоо тоглож байгаа хүнийг хүн үзэхгүй л дээ. Тэгээд хүн үзэхгүй шүү дээ. Тэгэл би бүх Facebook дээр байгаа бүх группүүд рүү ингэ шеэрлдэг байдаг шүү. Өөрөө л өдөртөө 200 шеэрлнэ. Тэгээд 10 20 үзэгч цуглана. Тэгээд нэг хожиж байгаа тодч би анх нэг 100 үзэгчтэй болчоо бүр ингэ зүрх ингэ салганаад бүр PUBG тоглож ирсэн. Тэгээд сүүлийн топ 10-д үлдсэн ингээд. Тэгээд энэ 100 хүнийг аваад үлдчихсэн ингээд те. Яг тэр нэг юу хойч Норт Жорж Полын хойтлын уулан дээр би байсан. Одоо хүртэл санд зөө. Анх удаа 100 үзэгчт авсан би нэг гросо барьцсан ганцаараа үлдсэн. Тэгэл энэ 100 хүнд би нэг хожоод харуулчих юм бол ингээд маргааш миний стрим үзэж магадгүй гэсэн итгэлтэй. Тэгэл Facebook дээр ингээд зүгээр стрим асаагаад зүгээр ингээд утсан дээр ингээд шэр гээд бүх группүүд рүү ингээд шэрлэн зөө. Тэгээ буюу бүр ингээд төрсөн ээжүүдийн групп, пүү зардаг групп, зар тэгээ нөгөө Facebook-ийн нөгөө троллууд байдаг бүх групп мөрөв нийт зарын нэгдсэн групп мөрөв би бүгдэнд нь байдаг би бүгд л нэг ч санаа зовхгүй шил бүгднгээс нь бандуулсан зөө. Тэгээ үдж байгаа хүмүүсээ шеэрлээд өгөөч гэжгүй хамгийн их шеэрлсэн хүнийг нь хүнд модератор өгөн шагнана тэгээ пост оруулна тэнгуүтээ стрим постн дээр лайк дарсан хүмүүсийг пэйж дээр лайк дараач гэсэн хүсэлтийг өдөр болгон явуулна. Тэгээ grind is non stop man. Тэгээ өөрийнхөө стримийг чи шеэрлэхээс санаа зовж байвал чи угаасаа амжилт олохгүй. That's sad reality. Чамаа чи өөрөө дэмжихгүй. Чамаа чи өөрийгөө дэмжихгүй байгаа. Тэн чамаа юу гэж тэн чамаа яг гэж дэмжих юм. Тэнгүүд өрсөлдөхийн тулд өөрөө сайжрах хэрэгтэй бол. Тийм байна. Яг го давуу тал нь тэгээд нэг ажтайхан болчвол хүссэн үед аврал хүссэн үедээ. За тэгж мөрөөж бод ихтэй өрсөлдөгч байгаа хүн бол хэзээ амарч чадахгүй л тээ. Яг 100% стример хийгээд амьдрахад хэр боломжтой байна. Яг 100% стример хийгээд амьдрахад хэр боломжтой байна.
боломжтой болсон шүү дээ. Боломжтой болцсон аа. Ер нь яг хизэнээс мэдэгдэв чамд. Тэгээ амар тийм эйг батаа хэлэхэд бол ер нь ингээд замын засцсан байхгүй. Тэгээ одоо юу гэдэг миний үеийн стримерүүд. Тэгээ ер нь бол 6 жилийн өмнө стрим хийж байгаа те. Чи тоглоод би чам мөнгө өгөөд байж явах үгүй л юм нэ. Тэгэл тийм комментэр дүүсэн. Одоо гоё шүү дээ миний дүү. Маа ахна мөнгө өгч юм уу. Хамгийн ихний ээлжинд угаасаа стримерүүд наtional challenge орлоготой болно. Тэгээд үзэлтэй аваад эхлэх юм бол одоо ч гэсэн спонсорууд бол нэлээд байдаг болсон. Тэгээ ер нь зүгээр одоо мэдээний сайтууд зүгээр ингээд стример гээд тавихаасаа юу гэдэг тайлбарлах шаардлага болцсон юм уу. Тэгэл ууын залуу стример штэ гэхэд тийм үү стример юм уу. Өмнө бол те ингээд видео дурсаа шууд дамжуулдаг юм шиний байдаг юм аа тэрийг ингээд хийдэг залуу гэж хэлдэг байсан бол одоо л тийм байх болсон. Тэнгүүт те одоо нэг газрын маркетинг албанд за нэг тэдэн стример аван тэдэн видео хийлгэх нь одоо ингээд маркетингийн мөнгөч нэр тэгж байгаа ч. Зөв. Тэнгүүт боломжтой болцсон. Ер нь Монгол стримерүүдээ хэр анзаарах вэ? Стрим үзнэ гэж бас 6 цаг ажиллах байхгүй юу? Тийм тий. Би өөрөө ингээд 6 8 цаг ажиллаж стрим үс явж боломж байхгүй. Тэдний тасалсан видеонуудыг би сонирхож байна. Эсвэл тэ нэг сонирхолтой юм болоо клип орж ирэнгүүт үзэгчдээс өчтөр тэ мё юм хийсэн штэ гэдэг нэг клип ороод 1 минутын бичлэг үзэхэд бол мё нэг юм шиг гоё юм хийсэн байна. Тэгж чана. Яг гоо тэгээд өөрийнхөө хувьд гоё хийж боддог дуртай хүмүүстэй л одоо нийлээл найслал. Тэгээ одоо миний бодлоор тэгэл мё байна, хорлоо байна. Хорлоо бол гэдэг одоо дөнгөж гарч ирж байгаа хүмүүс сонирхгүй л хашаа байна. Яг үндэ би хорлоог бол үнэхээр потенциалтай нэг тийм Яг нэг яриа хөөрөө сайтай гадагшаа дуулан бүжиглэл чинь тоглоно бидрээс мундаа тоглоно. Бүх юм бүрдсэн хүн байгаа. Одоо тэгээд хийгэл дутуу байгаа. Игзэн таарал нэг пүк хэл юм байна л да тий. Яг стример гэдэг хүн чинь яг өөрийнхөө нэг үзэл бодолтой 100% байж яг өөрт ямар санагдсанаа шууд хэлжээж л тэр ч бас нэг стример байгаад байгаа ш тий. Нэг жүжиглэхгүй. Тий. Ер нь юу гэдэг ингээд нэг нэвтрүүлэг одоо ингээд тооч ерөнхий сайд одоо хүртэл ингээд нэвтрүүлэг төр яг бэлдсэн юм аа яриад байна гэж хүмүүс загнаад байгаа шүү дээ. Тэнгүүт ямар нэгэн видео контент байх юм бол хүн бол бэлдсэн юм аа гаргаад тэр гаргаагүй бус хэсгээ таслаад оруулчих болно. Стример чинь ингээд 6 цаг сууж байхад хэдий бэлдсэн юм аа гаргаад тэгээ юм алдаагаа ингээд нэг тастаж болохгүй тий. Шуудаар болохоор. Тийм бол тийм шүү дээ. Сая ингээд хончин лавгагийн клип сая ингээд сая views авлаа шүү дээ. Тэгээ лавга надад хэлээд тэгээ устгуулж байгаа байхгүй юу. Тэгээд одоо яг тиймэрхүү болдог байхгүй юу. Тэгээд одоо юу гэдэг рэпруудын tier list хийнгүү тэгээд нэгнийгаа юу гэдэг өөрийнхөө хувьд ингээд үнэлдэггүй хүндээ хэлчихгүй тэр нь тэгээд бос хүмүүсийн үзэл бодолтой ингээд зөрчилдөөл ингээд хэрүүл ороод бөө драма лайв стрим чинь ингээд угаасаа чи би эхлэлт хэлсэн байхгүй юу. Тэгээд за та нар найзуудаа угаасаа та нар ингээд те юу гэдэг лайв стрим та нарын ингээд эдитлэн гэсэн монтажлан гэсэн юм байхгүй. Чи юм ярьсан л ам алдсан л бол дуусаа. Тэгээ тэр чинь клиплэгдээд тэгээ хамгийн хороо юм муухай новшин юмчил клиплэгдээд хүмүүс рил болгоод цацсан шүү. Тийм болно шүү гэж мань сануулаад хэлсэн. Тэгээд тийм юм тэгээ болсон. Тэгэл би нөгөө рил хийсэн хүүхдэд нь тэгэл хэлээл энийг чи устгаад үгнэ гэж би устдаа хэлээл устгуулж байгаа байхгүй юу. Тэгэл одоо юу гэдэг угаасаа л тэгэл юу гэдэг үнэхээр тэгж бодоогүй байсан ч гэсэн стримний дундуур ингээд хөөрөөл нэгсгүүл нэг юм ярингууд санаа нийлэл ингээд юу гэдэг буруу зөрөө юм хүн амьдрал дээр хэлдэг шиг стримэн дээр ингээд угаасаа хүн амьдрал дээр хэлдэг шиг ингээд буруу зөрөө юм хэлнэ. Тэгээд хамгийн новшин тэр нь клиплэгдэл цацагдана. Тэгж бодонгууд лайв стриминг is hard. Гэхдээ яг хуу чамаа хийж үздэг бол чамаа хийж тоож харахгүй л те. Жаа хинж үздэг бол чи юу гэж олон юм бодож ирсэн жаа юм үзэхгүй. Бас нэг талаараа тий их хүн үздэг болчоо тэгээд хэцүү шттэ. Тэгээ бөө нүүд ингээл чамаа тий бүхэл бүтэн 6 цаг 30 минутын турш ингээд 7 цагийн стрим болоо. 7 цагийн турш 3,000 хүний 6,000 нүд тэгээ 6,000 чих чамаа юу гэж тэгээ ам алдах нь гэдэг ингээд хүлээгээ сууж байгаа байхгүй. Тэгээ лайв стрим дууслаа. Тэгээ 2 хоногийн дотор ингээ 300k views-тэй 300,000 үзэлт тэрэн дунд чинь тэгэл чамайг те нэг юм те буруу зөрөө юм ярихад 300,000 хүн ингээд таслаагүй үзэх байхгүй юу. Тэгээд тэрэн дундаас нэг 30 баачка очоод яг чиний буруу зөрөө хэлснийг чинь клипэлж аваад рeel болгоно. Тэгсэн чинь тэр reel чинь Facebook, Instagram, TikTok-оор дүүр хитэн сая views. Holy shit, you are cooked man. Угаасаа тэр хүн чинь өөрийнхөө байхаас өөр боломж байхгүй гэсэн. Ямар ч мондөг жүжигчин байлаа өдөр болгон те би одоо 6 жилийн хугацаанд 15,000 цаг жүжиглэх ямар ч боломжгүй байхгүй. Тийм ээ те.
Тэгэл өөрийнхөө л тэгэл явна гэсэн. Одоо ингээл шинээр одоо ингээл зөндөө стримүүд гарч ирж штэ. Тэгээ одоо яг гарч ирж байгаа стримүүд яг одоо яг ямар санагдаж байна? Ер нь бол тийм галзуу бүр ингээд тийм юу тийм баг увайгуу гэж хэлэхээр те. Гэхдээ тэр нь юу тийм муу биш. Ер нь бол тийм л галзуу байж аж бос хүмүүс сонирхож үзнэ. Тэрэнд бол санал хэлж байгаа. Юу тийм би одоо тэгээд ингээд 6 жил стримистэй гинт галзуураад хэлээ шал тэнийг. Тэгээд одоо шинэ хүүхдүүд тарин ч тэгэж галзуураа солиотой байж байгаа нь бол надад бол гоё санагдаж байгаа. Яг үндэ юу тийм би тэр хүүхдийн ах нь биш, хамаатан садна биш болохоор те чи надад тэнийг юм ихэ болооч би бол хэлэх нь шал тэнийг. Би бол зүгээр үзэгчийн талаас харангуут тийм шинэ юм хийж байгаа нь бол одоо л гоё байгаа байхгүй. Яг үндэ хүмүүс ингээл тэ наа тэнийг юм бол гэж комент бичиж байгаа хооронд үзэх юм олж хийж өгч байгаад нь баярлах хэрэгтэй байхгүй. Өөр яг үндэ тэр байхгүй бол би яг тухайн үеийн тийм entertainment-ыг авч чадахгүй байхгүй. Нэгээрээ стримүүд айгүй их байна. Бас олноороо хоёулаа гуруулаа гэж юу н олноороо байна. Нэгээрээ хийх олоолаа хийх хоёрын ялгаа ямар байгаа л. Би бол олоолаа хийж чаддаг шүү. Нэг айгүй тийм хүлээцтэй хандчих юм болоо яачих юм бол би нэг тийм хийж өөрөө байгаа болохоор заримдаа нэг ингээл те дутуу унтаж босч ирсэн ээ би хийхгүй гэдэг төрлөө. Тэгэнгүүтээ эсвэл бол нэг би заримдаа гинт бүр ингээд үнэхээр яг алмаар санагдал байгууд нөгөө хүнээ хүлээх гингүүд надад бас зэрэгээрээ тэнийг санагдаад. Тэнгүүт айгу өөрийгөө хамгийн өвчтэй үед нь олон тийм шүү дээ. Мен угаас өөрийгөө хараад биширдэн шүү дээ. Өөрийгөө сайхан ингээл үлгийдвэл тэгж явах сонирхолтой. Ер нь хүнтэй хамтарч ажиллах талтаар бол би бол амар маа. Зөв. Цаарангууд эсрэгээр болж бол бостой жинхэнэ бүх хүмүүсээ зохицуулаад тэрийн жинтэй уулзуулаад нийлүүлвэл юу гарах уу гэдгийг чи ингэ бодоод байгаа хгүй. Би бол за би өөрөө тэгвэл би тэгвэл тэгж мондөг байх юм байна. Өөрийгөөсөө илүү юм бодож чадахгүй ч штэ. Чадхаас төгшөг гэдэг. Одоо нэг гадаадын стримүүд шоу спид кай дээр бол бас л стримийг бас өөр төвшөнд аваад ирлээ шүү дээ. Яаж ч өөр төвшөг. Тий одоо яг гадаадынхны одоо яг стримүүдийн одоо энэ төвшин яг чамд одоо ямар санагдчих байна? Гой санагдаж байгаа. Гэтэ хийх боломжтойг бол бас би те кай хийж байгаа юмыг харангууд хийчмээр санаад бол багтаж байгаа. Тэгээ ер нь ард нь ямар процесс болж байгааг нүдэнд төсөөлөгдөд байгаа. Гэтэ яг хийх миний сонирхох юм гэвэл бас биш санагдаад байгаа байхгүй. Кай энэ хийж байгаа юм бол үнэхээр өөр төвшний юм байсан. Одоо хууч тэгэл стриминг гэдэг юм чи лайв стрим чи угсаа эхлээд 20 жил болж байгаа. Тэгээд сүүлийн 3 жил одоо кай галзуусаад юм. Бүгд л өнгөсө компьютер хавар цугаал ингээл хийдэг байсан юмыг ингээд эвдээд бүр ингээд Холливуудын киноны төвшөнд явж байгаа байхгүй. Тэгээ кай спид эдэр тийм бас нэг амар галзуу юм шиг мөртлөө амар тийм боловсаар харагдаад байсан надад ингээд амар юм хийж байгаа мөртлөө одоо зарим хүмүүс ч нөгөө нэг амар гоё ингэж брэнд менежер байгаа л та. Тэрхий ийм нөгөө нэг бүдүүлэг хүмүүс байгаад байдаг шүү дээ. Тэнгүүт тэр Kai Speed эдэр болох нэг амар гоё шин юм санаа тэрэн дээр тэгээд найзуудтайгаа байж байгаа тэр хоорондын нөхөрл үйл хөдлөл мөдлөл бодож олж байгаа зүйл хөдөлгөөн нэг амар тийм. Тэгээ одоо нөгөө галзуу хүн үзэх боломжтой санагдаад байгаа байхгүй. Тийм галзуу байгаа байхгүй. Speed бол яг хүнд нөлөөлөхгүйгээр өөрийгөө л гимтэж гэдэг тэг өөр. Тэргийн өөрөө мэдчихэж байгаа. Speed яг үндэ үгт ингээл хүмүүс харангууд юм тэнийг юм шиг харж байгаа. Яг үндэ толгооноо л үнэхээр амар ажиллаж байгаа. Speed ч ярьж игээ. Гэтэ яхаа Speed ч хаяа өөрөөрөө гэтэ хаяа шахаал. Speed-ийн Speed одоо жүжиглэн гэж байх уу? Тэр юу гэдэг зарим үе жүжиглэх гэж хэтрүүлж л байгаа юм бол. Өөрөөс нь гарч байгаа эмоц байгаа тэрийг ингээд одоо яавал илүү хүмүүст үзүүштэй байх уу гэдгээр юм бүүстэлчтэй гэж нэм болж байгаа. Бас юутай те зөрөгтэй те Speed. Тэр одоо өсрэлт амар те. Тэгээд ингээд Speed ч өөрөө ингээд нэг хоцож моцаал те нэг нөгөө ламбад өрсөрдөг. Тэгээд яг өөрөө гинт бас дотроос нас яг тэгж гардаг бах те. Гадаад нөгөө нэг угийн нөгөө нэг өнгөт ажлууд ч жоохон өөр өстэй те. Хараад ер нь жоохон өөр. Тэгээд Speed-ийн тиймгүй бас бичлэгнүүд байгаа. Ер нь ингээд ерөнхий имижээр харах юм бол Speed нэг тийм тэгээ юу ч хийж магадгүй галзуу солиотой. Нэг бол хот чинь, нэг бол backflip чинь, нэг бол юм нураагаа ч юм уу те. Нэг бол хүмүүстэй ингээд хэрэлдэж байгаа ч юм уу. Эсвэл Google хийдэг ч юм уу. Нэг юм амар тийм энержитик юм мэдрээд байгаа. Тэгсэн мөртлөө яг Speed яг ингээд те амар serious болсон үе ингээл хэлээд байгаа. Болбол хөшөө тийм юм. Ингээд яг юм мэдээд. Нэг өөр нэг стример ингээд нөгөө гэнгийн ингээд хайн сайнууд байдаг шүү дээ. Тэрийг ингээд хийх гэж юм уу. Эсвэл ингээд нөгөө гэнгийнхэн уулзсангуудаа гар барьдаг тийм юмнууд байгаа шүү дээ. Тэрийг хийх юм бол нөгөө өрсөлдөгч гэнгийнхэн тэр гэнгийнхэн байна гэж үзэнгүүт бараг буутчихдаг. Тэрийг нь мэдэнгүүтээ ингээд стримүүд зогсоож байгаа ч юм уу те. Бас яг ингээд serious үедээ ингээд Speed-ийн царай шал ондоо. Ингээд тэгээ андарангуутай үнэхээр тэрийг биш тааж үнэхээр тархин ажиллаж. Speed Kai хоёр ихтэй стримерийг бүр яг үндэ бүр дэлхийн стримерийг шал өөр төвшөнд аваад ирсэн шүү. Kai юу гэдэг
өөрөө гарч ирсэн стример биш. Ийм fabricated буюу одоо нэг үйлдвэрлэсэн. Кай өөрөө шинэ хүн гаргаж ирж байгаа юм байна. Үгүй. Кай чинь юу гэдэг ингээд лаг ингээд гэртээ стримигээл өөрөө хичээгээл ингээд өөрийнхөө хүчээр гарч ирсэн биш. Холливуудын ингээд томчууд наад хүүхдий чинь одоо дараа нь энэ үйлдэлийг хэл энийг хэлэх гээд хэлгэцэн тим хүн гэж. Яасан бэ гэсэн чинь одоо ингээд амар Воо. Чи нэг юм мэдээ харсан уу гэж яагаад би ирсэн байхгүй. Яар катарч би бүр мэддээ шиг шатаж сая. Тийм мэдээ байсан байхгүй. Ингээ Каин талаар мэдээ ингээд зураг олдож байгаа байхгүй. Тэрийг талаар ярьж байгаа. Энд нэг юм таам conspiracy ярьж байгаа байхгүй. Тэг чи мэн яг бүр мэдчихээр шиг уртлах нь каталсан. рэпер би нэрийг санддаг бай. Тэгээд Кай 2013 оны үед ингээд нэг юм шалтан илэрж байгаа ингээд зураг олдож байгаа байхгүй. Яг ч юм одоо байгаа хүмүүс аль 13 онд би бинийг мэддэг. Тийм тий. Тэнгүүд хоёулынгийн цаанаасаа ингээд тэг нөгөө том ах ингээд хөдлөж байгаа. Нэг димхүү би харсан. Гэтэ байж болно шүү. Хойлоод молиуд ч одоо бүр ирээдэг бол LeBron James-ийг лаборатори бүтээсэн гэж яриад байгаа ч. Магадгүй ш. Тийм байна те. Бас тэгээд хойлоод ид чинь тэгээд үнэхээр дээрээсээ томчууд нь ингээд бэлдээл өвлөж зохиолын бичиж байгаа. Тэгээд мөнгөтэй хүмүүс чинь тэгээд юмыг зохицуулна ш. Тийм шүү дээ. Одоо наад хүүхдээ чинь ийм студ бэлдээд өг наад хүүхдээ ийм хийлэг нэг ийм продюсер хүн бол яг үндэ мөнгөтэй байл энийг ч гаргаад ирэх боломж байгаа л. YouTube гэхдээ сүүлийн 2 жил бичгэнчлээ. Яг үндэ бичгэнцэнтэй гээд амар их шинэ YouTube байлаа. Тий одоо чинь Мё хэд амар олон сувагтай ингээд яаж чи яас гэл аваад нь суваг байна те. Түд ингээ харангуут угийн сүүлийн 2 жил YouTube гэхдээ бүр 9 хөгжиж байгаа те. Одоо дараачийн 2 жил бүр хөгжих байх та. Тэгээ бүр тесрэх хоо. Амар. Одоо би ингээд өдөр болгон ингээд ороод YouTube ороход ингээд юу гэдэг шин YouTube руу шин channel нэгтсэн шин контент эсвэл нэг өгцөн байсан channel-ууд буцаж амжилт амар их шинэ гарч ирлээ. Эсвэл 100 босоод нөгөө монголчууд ерөнхийдөө өвөлдөө ингээд ичж байгаад гарч ирж байгаа үе бас байгаа. Амар л их шинэ гарч ирлээ. Харин би одоо ингээд өглөөдөө нөгөө нэг үздэг гэсэн шүү дээ тий. Тэгвэл шинээр ингээд зүгээр уцаараа YouTube хийж байгаа хүүхдүүд зөндөө байгаа юм. Тэгээд би харж байгаа байхгүй. За ингээд нэг 10 хүүхдийг үзлээ гэхэд энэ 10-аас нэг юм үлдээл цааш явах та. Хүүхдүүд нөгөө нэг би ингээд ютубер болно гэж яриад байдаг байсан шүү дээ. Одоо тэгвэл хүүхдүүд нөө яг ютубер болго оролдлогоо амар сайн хийгээд илээ. Одоо эндээс чинь яг нөгөө үлдэхүүд нь үлдэн шүү дээ. Үнэхээр би ютубүүд үнэхээр сонирхолтой юм байна. Зарим сонирхож үзээд за энэ бол яг миний бас 100% сонирхох зүйл биш юм байна гэдэг яг тэр төвшөнд яваад тасагдаад байгаа байхгүй. Ер нь бол амар их шин одоо хончил ав гэлээ шүү дээ. Өдөө юу гэдэг малын бэлчээр дээрээс л ютуб хийгээл гараад ирлээ шүү дээ. Болж байгаа байхгүй. Яг үндэ энэ битээсээ илүү тэр хөдөөний амьдрал одоо их сонирхолтой байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ ч нэг амар асуудал байна. Энэ YouTube champion тэр би нэг видеог нь үзсэн байхгүй. Бас нэг эхнийх нь хүсэл нь 100,000 subscribe хүрэх, хоёр дахь хүсэл нь YouTube channel орох гэж байгаа байхгүй. Тэгээ би бас амар баярлсан. Яагаад гэхээр тий бид нараас ингээд 200 жил хийсэн мөртлөө YouTube channel бас амар нэр хүндтэй болсон байгаа байхгүй. Яагаад гэхээр бүгд нөгөө нэг цугларч чадаж бүгд нөгөө нэг яг ирж оролцдог болохоор тэрнээс амар тийм амжилт өгсөн байгаа байхгүй тий. Тэгээ нэг том асуудал байгаа энэ. Оролцоорыг сонгоно гэдэг амар том асуудал. Би одоо энэ дээр бол нэрэ энэ жилээс харин би бодоод байгаа байхгүй. Би бас чамаас асууж үзье заа. Хүн болгон байхаа санал хураалт яваал гэдэг байгаа байхгүй. Зүгээр намайг л чи одоо тэгээд зүтгүүлүүд орно штэ. Би ихтэй бол энэ дээр бол бас ингээд юу штэ ингээд чи бол наа мэдэн штэ. Ингээд яг найз минь гэдэг мөртлөө яг ингээд толсон үед бол би шийдвэр авах тамгаа шудраг гаргадаг штэ. За энэ бол ингэсэн тэгсэн. Тэгээд тэрнээс бол ингээд өмнө зөндөө энэ дээр орсон. Би чамаач 6 сарын 1-ийнхээ контент дээр те гуйж авчирснаа YouTube channel оруулаагүй ч ах шиг. Цаагаар бол уул муухай. Тэр үедээ инээлдэл юм хоёрсан. Тэгээд YouTube channel яг сонгоход ер нь бас чанга яг эхний 2 жилиг бол ингээд сууж байгаа тий. Санал асуулгаас тавсан орой шалуухан баха. Санал асуулгаас ч бас явуулахын тулд мэдээж яг юм албан ёсны гоё их хэрэгтэй байхгүй бид нар тий. YouTube руудыг тэнгуут би харин энэ жил харин нэг хэдэн газруудаас холбогдоод байгаа. Вебсайтаар санал асуулгын бүх одоо YouTube руудыг тий 100,000-аас дээш ч юм уу. Google Forms-оор ингээд сонгочдөг. Эсвэл шинэ одрын сонгож байгаа шинэ үнэ бичдэг ч юм уу. Харин нэг хоёр нэг чухал юм байна. Тэгээ гол нь тэрийг хүнд хүрэхийн тулд хуучин чампиотайгаа нийлж сууж байгаа. Бид нар чинээр ийм их чи ийм галзуу юм хийж байгаа. Та нар одоо YouTube-руудыг оруулахыг хүсэх юм бол энэ доор линк байгаа. Дээр нь товч. Одоо харин би харин санал
хураалтын нэг юм бэлднэ. Тэгээд My mastermind of YouTube man. 16 ер нь 16 оролцогч ордоо штэ. За. Тэгээ энэ жил бол гэхдээ би бол бас амар юм дээр хайчрууд аваад болно гэж бодчихлаа. Амар юм. Тий. Орсон 16 оролцогч бол нэг нь бол цөм баяжал амьдрал нь бол жоохон өөрсдөө л гарна. Машин тоолоо гэх юм шүү дээ. Би яг бас ёо машиныг бол бас кервалцсан л байгаа. Гэтэл илий тий. Машин яа. Тэгэхгүй би бол өмнөхтэй оролцсон дараа контентод нэг хичээгүй. Өө чи ингэдэг цаа байхгүй. өнгөрдөн шүү дээ. Та нараараа ингээд нэг юм сул тал байдаг байхгүй. Авнаа л гэж орох хэрэгтэй. Үгүй. Тэгэл авдаг байхгүй. Ингээд шинэ найз отоо олж нэг найз отоогоо очиж уулзсан. Тэгээ би цагийг гоё өнгөрөөх гэж очтой байхгүй. Хүмүүсийн нөгөө Би нэг дараагтаа би очсон зөө. Амара өндөр байгаас. I win man. I win. Ингээд хүн болгоо кино задлан байж магадгүй ингээд бүх хүмүүсээ кино задлан гэж бодоодсэн чинь кино задлан чинь финалд үлдчихэж байгаа байхгүй. Тэр өмнөхтөөс яг ингээд яг юм эхлэхээс өмнө гэрмикс манай мөнхөө шидэр чинь энэ жилийн 10 сая дээр хэн авах бол ингээд адтаагаараа юмд илдэвтэйгээр наа цогтооч аав шиг би финалд ч байгаа байхгүй. Нөгөө хүмүүсийн нөгөө нэг юу чухал аавраа чухал. Авнаа гэж. Миний авраалч би хож. Зөв. Одоо гэж бодож байгаа бас байж. Тэгээ энэ жил дээр бас нөгөө окей 16 оролцогчоо санал хураалтаар тэнгуүтэй YouTube чайби бүсийн эзэн дээр бас тэг санал хураалт гэсэн явуулах бас бодлоо. Үзэгчдээсээ. Үзэгчдээсээ. Тэгэхгүй бол бас тэр чинь бас хийланд агуулад байгаа. Ер нь бол хийланд 16 л нэг найзаагаа суугаад байгаа шиг үү? Найзаагаа суугаад. Би яг нөө яагаад бас тэгж бодсон гот тэр 16 хүн чинь яг үндэ ингээ өөр өөртөө гэсэн тэг карьертай өөр өөртөө гэсэн амбицтай тэнгуүтэй ингээд харж агаад YouTube хийх ямар хэцүү гэдгийг мэддэг болохоор яг тоогон дотроос эхний 2 жилээ сонгож байгаа байхгүй. Одоо хараа үзэгчд яг орж ирсэн ч гэсэн 100% шийдэхгүй. Одоо тэ нэг 50% нь үзэгчд шийдэх ч юм уу. Айл нь зөв юм байна лээ. Эцсийн хэрэлж үзэгчд нь сонгосон ч зөв. Дотроос нь хин илүү үгдээ мундаг юм хийж байгаа. Артлыг мэдж байгаа болохоор мундагаа сонгосон ч зөв. Аль нь ч хэлсэн л зөв л юм байна. Нодлогын бол гоё яасан. Энэ жилээс гоё нэ. Манай YouTube чай би чинь зорилго маань тэгэл баярын өдөр бүх хүүхдүүд өнгөө юм үзэхэл ер нь зорилготой. Тэ шүү дээ. Стример яг болох ч байгаа одоо яг хүүхдүүдэд одоо хандаж. Гэтэ ер нь арай надад сонссон чи сайхан нэг асуусан шүү дээ. Нэг 100k урж байгаа хүүхд ирсэн ээ. Шинэ YouTube стример болох ч байгаа хүүхдэд зөвлөгөө өгөөч гэсэн байхгүй. Чам дээр надаас ингээд сэлбэглээ батна гараа шийдвэрлсэн. Зөв. Тэгээд би юу гэж хэлсэн гэж nice try. Яг үндэ энийг үзэж байгаа тий 100 өнгөтэй 99 та нар угаасаа фейлдэн nice try. Орлоод үзэх. Тий. Нэг нь бол амжилт үү? Хүн гэхдээ ер нь ямар ч чадвартай чадваргүй байсан хүн яг тэр юмдаа яг дуртай сурчт юм шүү. Би одоо ингээд бүр надад бол тийм бүр ингээд компьютер эвлүүлэг найруулга зохиол дээр надад бол суур байхгүй шүү. Зүгээр л өөрөө сонирхол тэрэндээ дуртайсан болохоор л сурцсан. Тэгэхээр ер нь бол тийм бас энэ чинь ингээд 99% нь ингээд те тарах зөвлөгөө байхгүй. Nice try. Нэг хувьд нь бол те congrats аахгүй. Тэгэхээр чин дийлэхтэй таарсан зөвлөгөө өгөх хэрэгтэй өстэй. Тэгэхээр чин nice try байгаа өстэй. өчтгөл юм билээ. Үнэхээр сонирхолтой бол. Юу байсан? Би өчтөр үзсэн подкаст. Mr Beast подкаст. За. Тэгээд тэрэн дээр хүмүүс амар их зөвлөгөө асуудаг. За. Тэнгүүт чи 100 бичлэг хийгээд тэр. Тэгээд тэр үед өөр асуулттай болцсон байна. Тэрийг надаас асуу. Яг тий. Тэнгүүт хүмүүс 100 бичлэг хийхгүйгээр шантарчдаг. Эсвэл 100 бичлэг хийсэн хүн бол тэр асуулт асуух шаардлагагүй болсон. Тий шүү дээ. Өөр Тэгээ бүгдийг өөрөөсөө зайлшдаг гэсэн. Тийм юм байна тий. Тийм хийгээд үз. Гэтэ яг 100 бичлэг хийсний дараа тодорхой юм асуух байхгүй. Миний яг энэ болохгүй байна. Энийг яах вэ? Тэгвэл яг юу ч хийгээгүй эргүүтэй амар сонирм асуудаг байхгүй. Яаж стрим хийх үү ч юм уу. Тэнгүүтээ тэг хамгийн ихний юм чинь тэгээд компьютер асаахаас л эхлээл тэнгүүд бид нар чинь заах цаг байхгүй шүү дээ. Дараа нь яг ингээл би нэг камер тавиал ингээ гэрэл өгсөн чинь өнгө нь ингээд байна. Энийг яах вэ гэвэл хэлээд өччих амар тийм шүү дээ. Нэг чаг чаны үг өгдөг өстэй. Одоо нэг алдартай хүмүүсийн үг ингээд чаг чаны үгэн дээр камер асаал бол кино гэж байгаа шүү дээ. Хамгаалт тэрийг асаагаад рээгээд дарахалцдаг гэдэг байгаа шүү дээ. Одоо бид чинь нэгдэг өстэй видео хийх юм. Яаж өгөх. За яаж ч ясаа камер асаа. Тэгээд рекордоо хийчих. Тэгээд нэг видео гарна гэж дайрдаг байхгүй. Камераа л яаж чих. Энд чинь нөгөө амарцсан үедээ тэгээд хийдэг байхгүй. Чи дарахаас ахараад тоглоод ундаг амарх юм аа. Гэтэ одоо ер нь ингээд урттай амарх. Чи YouTube channel орё л гэж бодож байвал одоо тэгэл
Энэ жилдээ Одоо сайн үндсэн хийгээд жилийг чинь би угаасаа тэр чигээр би хамна. Одоо гоё ингээд үзэж байгаа ютуберуудаараа та нарт ямар ч спонсор олдохгүй аа. Чи ихтэй стример дунд одоо би одоо чаа хөөрөж байгаа ч юм биш. Чи ихтэй стример дундаа CTS бол би бол яг үндэ стример гэдгийг би бол CTS гэдэг хүнээр л анх яг мэдэж авсан. Өө стример юм байт юм ба шүү дээ. Яг нөө ингээд лайв хийгээд ингээд тоглож монголдог хүмүүс байж тээ. Тэр мөрийг бол ингээд мэдчихэ. Тэр чи яг стример гэдэг үндсэн яг нэг ухагтооны мэдгүй байгаа даа шүү дээ. Нөгөөд чинь нөгөө ингээд тоглоомол тоглож байгаа хүн юм байна гэж бодож. Чи болохоор ингээд бүр яг нөгөө компьютерийн хаалт олон юм хийдэг. Болохоор яг стример хүн чинь бас иймэрхүү бас гоё төрлийн юм хийгээд ингэжээж бас эн чи стример гэж бас явдаг юм биш л. Чи бол яг стример гэдэг яалтчгүй ихний бол 3. Оо юу вэ? Яг нэг хэлж бас болохгүй. Юм ихтэй жоохон юм ардаа жоохон зохиостой байхгүй бол би бүр яг чи түрүү аахдаг чинь хэм ингээл баах юм яриад чи аахдаг ч штэ. Одоо надаас хүмүүс сакс тоглож ирсэн дөндөө юм байд. Гэхдээ би угаасаа нэг хоёр дээр хүн байхгүй. Хүмүүс 3-ын төлөө өрсөлдөн. Тийм үү. Хоёр дээр хүн байхгүй. Хүн байхгүй юм уу? 3-1-ийн хооронд зай байх хэвээр. Зөв. Миний болон дараагийн хооронд. Тийм байна те. Хоёр бол чиний сүүдэр юм шүү. Хоёр одоо угаасаа явах аяг батал энэ. Угаасаа бодит байдал тийм. Би бол факт хэлж байна. Ер нь жоохон энэ жил өөрөө жоохон бас жоохон амбицтай болж байгаа юм байна шүү дээ. Үнэн л хүндээс жоохон амбиц хэрэгтэй. Угаасаа ахтаас л юм байсан. Хэлж байгаа. 4 жил лав хэлсэн байна. Өөртөө итгэлтэй ээжээс л үгүй амжилтанд хүрэн л дээ. Одоо ирээдүйн ер нь юу төлөвлөгөө нь ямар байна манай? Чеклистүүд үү? Нэг Godblade батн бол байна. Гой. Одоо хиттэйгаа лээ. Одоо 400. 400-ыг хүрэх чинь нэгэд оны дотор. Яг би видео одоохонд оруулж чадахгүй байна. Шинэ эдитрүүдэд аваад видео оруулж чадахгүй байгаа. Оруулаад эхлээд яваад эхлэх байх. Нэг жил 2 жилийн дотор бодсон юм бол байна. Тэгээ Godblade батн бол ихний ээлжинд бол байна. За тэгээд өөр бодсон юм уу? За энэ байрыг би ээжээс судалж авах бодлоо. Зөв. Одоо өөр юм гэсэн бас байх тал. Ер нь бол талын бол явцсан байна. Сайн байна. Танай байр ихтэй гоё байр байна өө. Яг одоо энэ ээжтэй цогтой амьдарч ирсэн. Тэгээд ээжээс судалж аваад ерөнхий зээл банк гэсэн үг. Зөв. За үнгүй амьдраа тэгээд бас гоё том боломж биш үү те? Ээжээсээ зээлээр авангуут энийг өгнөд чинь том боломж биш. Энийг төлж дуусгах бодлоо байна. Тэгээ энэ бас ёо энэ бас наачаас гоё. Зарим хүмүүс бол за ээж юу мөнгө вэ? Би чи хүүхэд чинь штэ өгөөч л ухааны юм ярина. Мэдгүй би миний тарих болгонгууд хүн болгон тустай хүн би энийг ээжийн байр л гэж хараад идэв. Тэгээ яаж чад ээжийн тавилга үлдчихэнгүү тэгээд яг л ээжийн байр шиг. Өөрөө мөнгөөрөө тавилгаа оруулж авмаар байгаа байхгүй. Тий. Би одоо энийг шуудалдаж аваад байна тавилгаа аваа өгнө. Өөрөөр миний тэр ажил өөрөө би өөрөө шиг зэрэг. Тэгвэл ирээдүйн төлөвлөгөөч бас гоё голден баттан байна. Нас энэ байраа өөрийн болгох бас төлөвлөгөө байна. Тэгээд листүүд л байгаа. Тэгэхээр нэг амар мөрөөдөл төрөдөл гэхэргүй. Угаас хүрчил юм санагдаж байгаа юм уу? Янзээ. Тэгвэл манай юу чинь гэсэн хобби нь юу вэ? Ер нь яг за стрим хийхээс компьютер дээр байхаасаа өөр нэг юм гоё нууц хоббиноос хэлээч. Би нэг ийм хоббитай юм шиг байна лээ. Эсвэл ийм нууцлахгүй. Сонирхдаг арай өөр юм заах мэдээж тоолох хоббитай болохоор стрим хийчээ. За. Тэгээ хоолн сонирхолтой. Энийг уус би байнга л ярьдаг стрим дээрээс хоолмол хийгээд үждэг болохоор хоолн уус сонирхолтой. Хоолоо ер нь бүр цаашдаа бүр илүү хөгжүүлэх бодлоо байгаа юу? Би хоолны контент хийнэ гэж бодоод 3 жил болж байна. Хийлтэй. Яа ихгүй. Гэтэ чи ингэж бодож чадахгүй стрим хийхээсээ л чи ёо хоолны контент хийвэл мөнгийг бол амар шааш төө. Монгол та нар ингээд зураг тасаагаал реклам үз. 90% нь зүгээр хоолны тэ 9-ийн тоос үгдий идж уух бүтээгдэхүүн 90% нь хоол. Би хоол хийхэд зүгээр менеж авсан спонсорын тоо 10 нугаар гэсэн үг. Хоолны контент is crazy. Зүгээр хийгээл эхэллээ. Тэгээ угаасаа мань тэгэл хоолны контент рил хийлээ. Тэгээ үзэлтний 500k бол дундчилчих бах 500k-тай рилэн дээр байр шиг хүссэн 9-ийн тостууд өөр ингээд над руу очир дараалалаараа залгана. Тэгтээ гол мань хийхгүй л байна л да. Тэгээ хоол хийх чинь амар хэцүү байхгүй яг үндэ. Хоол хийх чинь гайгүй. Хоолны контент хийж чинь камера тавина, гэрлээ тавина, дараа нь эдитлэн, дараа нь хоолоо хийчихэд галтаваа цэвэрлэн хоол тийш. That's so much work. Тэгснээр сайхан start streaming дараа CS оруулаад тоглосон хамаагүй амархан байхгүй. Ягаад тийхгүй байгаа юу? Guarantee тийм шалтгаантай. Тэгээ гол нөгөө өмнө нэг хийгээд авсан. Нэг хийгээд эхлүүл тэгэл тэр чигтээ машиндаа л явчихлаа хальтай яг үндэ. Яг үндэ ичихгүй бол 7-7 видео хийчих болно. Асуудал байхгүй шүү дээ. Гол нь дээр job process-ын ядаргаатай тэгээд хоол хийхээс илүү мэн тоолохтой дуртай л байгаа байхгүй юу ер нь л. Тэ.
стрим асаагаад үзэгчтэйгээ юм ярих нь гоё байхгүй. Гэтэ хоолны спонсор бол амар шүү. Та нар үзэж байгаа хоолны Монгол одоо хоолны контент хийдэг хүмүүс зөндөө болсон шүү дээ. Спонсоргүй нэг ч хоолны контент байхгүй шүү дээ. Амар. Хоолой контентэд тусдаа камераар авчиад тэрийг эвлүүлээд зүгээр оруулж чадаж ш. Монголд YouTube чинь тийм нэг юу. Чи стрим бол стримээ хий гэсэн юм байхгүй шүү. Тий. Үгүй гол нь юу тийм нэг юм том алхам их гэдэг байгаа байхгүй нэг юм. Тэгээ чи хоолн дээр ихтэй би бол чамайг хоолоор бол амжилтанд хүрнэ гэж бодож байна уу? Төрөөнийх нь хоол хийж байгаа чиг амар эвлэх гэн тэгээ хоолч нь гоё амттай. Тэгээ чи өөрөө тэгээд ихтэй хөхөд амар тийм чадвар бас байгаа байхгүй юу? Эвлэх хүмүүс байдаг шүү дээ. Өглөө болгон юм ажил бодол цэрэд байгаа ер нь болоо. Тэгээд зүгээр шүү. Хоолны би 3 хоногийн дотор харсан. Тогоош тэнгис хоолны контент хийгээд байгаа харсан уу? Тийм үү. За. Тэм Токио 2. За. Ер нь бол анзаархад бол Тэм Токио продюсер хийгээд тэнгис хаа юм гээд ашиг. Тэдэртээ нийлж видео хийх үү гэж би асууя гэж бай бодсон. Тэдэртээ хийж одоо чи зүгээр хүн ураад ирэнгүүт амар гоё хоол хийж өгөөш лээ. Тэнгис ах чи миний баг найд ч таа. Үгүй энэ бүр тайтлтайгаа хамнартайгаа байгаас. Зөв. Окей. Зүгээр PC чинь залууч юм уу? Стример залуу мэрэгжлийн тоогоочоор хоол хийж хоол хийхий заалгавч юм уу. Тэгвэл дарах тавьж байгаа байхгүй. Тэгээд that title is crazy. That video idea is crazy. Үгүй тэр зүгээр тэгжээж ингээд crossover YouTube дээр энэ контентэд адилхан гэдэг байхгүй. Одоо тэгэл маань тэр нөгөө хоолны хий ах мундаг те нөгөө бяцлах хийгээд идэх ах чинь юм бэлээ. Гадаадаар айгүйх явдаг. Бяцлах хийж байгаа. Тийм өөрийн гэсэн Монгол хоолндоо явах уу? Тийм. Тэр журганаас явах уу? Тэний цаанаа ингээ харахаар ингээ багаас үзсэн бид хүмүүс угаасаа шигдэг. Тэнгис хагаад хоолны бүр хитэн нэг яг магнатад байгаа тий. За хоол одоо хоолоор шалтгааллаа. Вэ чиний арай хоол амар хол явна шүү. Өөр сонирхож байгаа хобби байгаа. Сакс туулж байгаа. Би сакс тоглож шүү дээ. Би сая хий гიშгцээ. Хүн хамгаалж агаад урагшаага гიშгсэн чи хөлөндөө ноч гიშгээд шагаа хавдцсан. Одоо жоо гам барьж байгаа. Гэхдээ хаана тоглож байна заа. Нөгөө сая нэг Space League гээд нөгөө Grimix намайг дагуулж яваад бид нар нэг хэд тоглосон шүү дээ. Тэр гоё юм бэлээ. Mini League гээд 4 багтай. Тэгээ одоо найз заал аваалаа. Тийм үү. Тэгэл чи гарахад хэрэгтэй. Хувцас өмсөл гарахад хэрэгтэй. Саксын хоббитай. Залуу нас ч тий. Одоо тэгвэл явцсан чиний бие чи удаашраад эхлэв штэ. Нөгөө гревинг хөдөд мөрсөн шүү. Чи мөрсөн шүү. Тэр нь би аваад дэвшлэхсэн шүү. Тэгээ топ 4 мөрөвдөө бол та нарыг харахад би бол ажиж юм байлээ. Амаараа бол хинч топ 4-өө орно шүү. Тэр ахыг бол угаасаа байхгүй. Тэгээ бигийг л байхгүй. Барна штэ. Чи ийм болохоор яаж бардыг? Топ 4 гэжээс нэ одоо болсон чи тэрийг барахгүй нэ. Тэгэл одоо тэгэл топ 4 наа барах одоо чи барна штэ. Хоёлоо үзэх үү? Үзэн штэ. Дараа нь хоёлаа нэгэн эсрэг нэг би зэ хөлөө идээгээд хийцээ. Хоёлаа 8 сарын дондор нэгэн эсрэг нэг хоёлаа гоё контент хийнэ заяа. За би чамд юу өглөөш. Одоо дуудлага өглөөш. Нөгөө нэг төрөөлж дуурсан хөхөөний ам хөлтнө гэж. Чи юу лээ? За одоо дараагийн хобби нь болгож юу байна? Тэр нөгөө буудлах юм байна. Чихэн буугаараа. Тэрийг тэр ч бас мөнгөтэй спортоо нэг суманд тэдэнд хөргөл гэдэг юм байлаа ер нь бол. Пам. Нөгөө өдрөөч бодод нэг 500 сая төгрөг болгох юм байна. Тэгээ тэрнгээр ихтэй очиж би нэг буудаж үзснэ одоо нөө CS:GO ч амар яаж байгаа штэ. Од болж байгаа штэ. Тэнгүүт нь яг CS:GO-ийн яг ойролцоо буудаад буудаж үзэх юм уу. Тийм нэг контент хийвлээс гоё санагдсан. Тэрийг энэ сонирхмаар ер нь амар таалагдсан юм аа. Нэг үзсэн штэ. 100 болцоо ер нь бол гоё стрим хийх үү. Тэг. Одоо би бүр наадмаар арай яаж богд хамархуул гэсэн юм бодож байна. Тэгэл тэрнээс хашаа бол шууд тэр чигтэл хазаа гიშгээд хараагаас л явна да. Зөв. За тэгвэл чи ч бас энэ жилийн YouTube чемпионод үзээтэл санал хураалтаар яаж гарч ирэх гэж л хараа. Би одоо энэ жилийн дотор юугаад яа санал хураалтанд бүр ямар ч асуудалгүй төхөө. Тэр лайв стримрууд бол санал хураалтыг бол зөв маш амархан манипуляц. Тэ яг одоо үзэж байгаа хүмүүс энэ линк руу ороод наваа сонгоод тэ шууд үзэж байгаа хүмүүс шууд саналаа өгөх байхгүй. Амар манипуляц төхөө тэрийг бол нэрээ ийс нэгээр гарч ирж шүү нэрээ. тархиа авсан шүү дээ. Санал хураалтаар гарч ирсэн л орно тэгэл өнгөрсөн. Ер нь бол тий. Тэгээ санал хураалтаар гарч ирсэн 16-гийн хин янд орох нь тэгэл харъя. Тэшээс ганц хүн янд орохгүй тэг чинь нэг нь том юм аавн тэгснэ ахаад 3 нь гадагшаа явна. Тэгээ дундуур нь ямар ч тоглоом явах юм бэлээ. Энэ жил ихтэй ер нь бол манай ютуберүүд үзэж байгаад энэ жилийн ютуб чанал би жоохон тийм юуных болох гээд байгаа юм. Жоохон бие хүчний
Би бол нодлоо хэлсэн. Жохон хөдөлгөөнтэй байгаараа дараа жил ер нь жохон хөдлөх хэрэгтэй шүү. Ягаад гэхээр энэ чинь ирч хүчтэй юм хийхэд хүн чинь хөдөлж явах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгвэл чи нөгөө нэг хэдэн хүндэт зочтой авчирдаг тэгээ нүдэн дээр зоогоод талтана ш. Ядраагаад тэгээ амьсгаад болоод ингээ бүр ингээ хачин болгоод явлаас хэцүү. Тэгээ би нодлоо хэлсэн ш. Дараа жилийнхтаар ер нь жохон хөдлөе шүү. Манайхан жохон бэлтгэл заан дээр мөрөгдөж рүүлдэж YouTube чемпион лөө. Нөгөө нэг юм дотор орж тийм шүү дээ. Тэр час тэрийг бол гайгүй юм болоо гэж бодсон чи яг хүмүүс тоглохоор их балер тоглолт юм байл шүү дээ. Сенсорцэн шүү. Сенсорцэн шүү тэр. Гэтэ бас гайгүй. Манай Чамил савааснаас босд нь бол яагаад Чамиг ухаан алдаад хаана хайж шүү дээ. Савуулсноо Чамиг очиж савсноо л гэдэг бай. Тэрт арай амир мөрөгцөөд төвшөө. Төвшөө бүрг яг нөгөө жоохон анкл ахын нэг дүүнэртэйгээ тоглохоороо гэж сагсуулахаар углаад байдсан шүү дээ. Төвшөөр тэгцэнтэй улаацсан. Гээ очоо мөргөш. Тэгээд төвшөөч угаасаа яг өөрөө тийм үү шүү дээ. Тэгээд тоглохоороо бас яг гоё чизлээс тоглосон баахгүй айгуу гоё. Тийм байна. Тэр яг удаашруулсан бичлэг дээр мөр хаана байгаа вэ гэж яг тийм болсон. Энэ жил ихтэй шинэ хүмүүс. Би бас 3 өгөрсөн шүү дээ тэр чинь. Энэ жилийн ихтэй чамтай шинэ хүмүүс их орох бах уу. Гадаадаас айгүй хүн ирлээ. Тэгээд бас шинэ ютуберүүд гарч ирж байна. Яасан рукинуудаас нэгийг оруулдаг тийм нэг гоё юу юм уу бэлдэхгүй бол слот тий. Рукинуудаас нэгийг оруулдаг тий. Тэгээд дөнгөж гарч ирж байгаа. Дөнгөж гарч ирж байгаасаа нэгийг ч юм уу хоёрыг ч юм уу оруулдаг. Тэгээд нөгөө хуучуулаа тэгээд санал хураалт шиг. За энэ яг санал хураалттай гоё вебсайт хийчихвэл амар гоё тийм. Албан ёсны л доо. Ер нь нэрээ санал хураалттай үү. 16 уулангийн сонгуулж яхаар 14-ийн сонгоод үлцэн хоёрын өөртөө сонгодог ч юм уу тэгэж бас байж таглаа. Би энэ дугаар дээр энэ хоёр оруулмаар байна гэд оруулж байгаа ч юм уу. Шинэ дээр рукигээ. Боднаа сайн бодож байгаа. Тэрийг одоо би цаагаад. Би ямар зөв шүү. Та нар ингээ санал бодлоо хэлжээж яаж тэгээс бид нар бол байнга зөв юм гэж байна шүү дээ. Тий бид чинь та нар оролцогч нар инпут авч байгаа эцэг үг яриа шүү дээ. Харин одоо ингээ 2 жилийн хугацаанд хүмүүс санал хураалтаар үзэгч юу ютуберуудаа сонгодог болмоор байна. YouTube чампийнхаа бүсийг санал хураалт үзэгчдийн саналыг заавал оруулмаар байна гэсэн. За тийм байна. За тэгээд хоёлаа ч бас нилээл сайхан бол. Гоё ягаас. За тэгээд гоё үзэгч нартай үеийнхэнтэй хандж үг хэлээч. Бас өөрөөс ингээ 28 жил амьдралаа. Оо би 18 шүү. Одоо миний бодлоор байгаа сте. За амьдралд ер нь бол Аз гэсэн юм байхгүй. Яг уу Аз ингээ жижигхэн юмн дээр ингээ нөлөөлөх гэсэн чиний яг үгүй үндсэн ингээ шугамаа арах юм бол Аз ер нь ямар ч нөлөө байхгүй. Үгүй 18 та. Азанд найдаад нэг гоё юм тохиолдлоо. Тэр нь яг үндэ сарын дараа яг үндэ нэг чухал юм биш хож таа гэх юм да. Суглаагаар мөнгө хожлооч гэсэн үг тэр яг юу тий тэр мөнгөө менежмент хийж чадахгүй хүн байх юм бол тэр мөнгийг яаж чадахгүй. Тэгээ суглаагаар мөнгө хожиж болно. Гэтэ урттаа тэр мөнгийг өөрөө ч олж болно. Тий. Ерөнхийдөө зүгээр л үг тий чи ийм хийж байгаа тэр юма тууштай хийсэн тохиолдолд үр дүн гар. Наа зайха үзчихтэй интернет хасчлаа. Манай хэлчихсэн юм тэгэл нэг азанд биш өөртөө л итэг. Тэгэл хийхийг хүссэн иймэр байгаа. Өөртөө хэрэгтэй. Өөрийнхөө хийх ёстой хиймэр байгаа. Энэ гурван юмныхаа тэгээд хоёрыг ногтлцуулаад тэгэл тэрийг тултал нийлэж. Нэ ол юм нурцсан. Гинт асуу гарч бас ингэж нэгдэн штт. За лайк дараарай. Бай. Дараа имшлэр уулзъя.